New Media Group ерөнхийлөгч Минд Оршиг студидд урьсан юм а. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр IT гэдэг үг ер нь монголчуудын хувьд бас IT буюу мэдээллийн технологи тийм ээ. Төдийлөн одоо хуучны үг ойлголт бол биш, бараг саяхнаас л бид энэ үгийг сайхан хэрэгэлдэг боллоо шүү дээ. Тэгэхээр манай одоо миний ойлгож байгаагаар илүү хөгжсөн орон хэдий ч нэ одоо хөгжилтэй байна, төдий ч нэ IT салбар нь бас хөгжлийн өндөр түвшинд гарсан юм шиг ажиглагддаг. Манай улсад IT салбарын хөгжил ямар түвшинд явж байна гэж та харж байна? За товчхондоо бол үнэлэмж бага. За бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын одоо хэрэглээний соёл гэх юм те. Тэр нь өөрөө бас их бага. Тэгэхээр мэрэгжлийн програм одоо ашигладаг байгууллага өөрөө их цөөн. Одоо үндснээ Word, Excel-ээс салаагүй. За тэгээд бас яг хэлэхэд бол лицензгүй програмыг одоо өргөнөөр ашигладаг гэдэг яг тийм сайн бол биш. Тэгэхээр жишээ нь танай компани бол одоо бусад манай энэ улсад үйл ажиллагаа явуулж байгаа IT компаниудын нэгэн адилаар бас л те дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ бий болгож тэр зах зээлийг эзэгнэх бас томоохон зорилттой л байж таараа. Гэхдээ энэ зорилтод хүрэхэд хамгийн том бэрхшээл саад юу байх шиг байна? За яг анх New Media Group үүсгэн байгуулагдах үндсэн гол зорилго нь юу байсан гэхээр 3-5 жилийн хугацаанд бид одоо сайн баг бүтээн. Энэ баг хамт олноор бид эргээд одоо юу гэдэг олон улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргаж яг л одоо Монголын нэг мөрөөдөл болсон IT компани болно гэдэг ийм зорилготой ажиллаж байгаа. Мөн энэ зорилгынхаа хүрээнд одоо юу гэдэг үйл ажиллагаа маань бас явж байгаа. Тэгэхээр өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг IT-ийн компани тий хоёр коллежийн оюутан хамтраад тодорхой санаа гаргаад үүнийг одоо юу гэдэг 800-аас 800 мянган доллароос 1.5 сая долларт хөрөнгө оруулалт авч чадаад тодорхой хугацааны дараа дараагийн санхүүжилт буюу магадгүй нэг 10-аас 20 мянган одоо 20 сая Америк долларыг аваад за нэг 3 дахь юм уу шатанда зарагдах эсвэл мэдээж өргөжөөд явах энэ одоо болцсон байна л да. Монголд бол тийм боломж байхгүй. Бэрхшээл нь юу вэ? За яг одоо манай энэ тодорхой салбарт хөрөнгө оруулалтыг хийх чадамжтай хөв хүн буюу angel investor гэж хэлдэг л дээ. Мөн VC буюу venture capital байгууллага бол байхгүй. Тэгэхээр энэ өөрөө юунаас уяатай юм гэхээр ерөөсөө л Монголын IT-ийн компани одоо олон улсын хөрөнгөний зах зээл дээрээс тодорхой хэмжээнд мөнгө босгох юм уу эсвэл одоо IPO хийх гэдэг юм уу ийм классик жишээ байхгүй. Хэрвээ байсан бол юу гэхээр энэ салбараа мэддэг хүн чинь ирээд энэ салбартаа үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хөрөнгө оруулалт хийх оюутан залуучууд тодорхой санаа оноо байхад түүнд хөрөнгө оруулалт хийх ийм бололцоо бүрдэнэлтэй. Тэгэхээр мэдээж яг нэг томоохон шалтгаан бол энэ мэдээлэл технологийн компани тодорхой тэр санааг үнэлэх түүний одоо бодиттой үнэлээд хөрөнгө оруулалт хийх хууль эрх зүйн орчин гэдэг юм. Ийм зүйл бол огт байхгүй. Хууль эрх зүйн орчин гэснээс манай төр засгаас өрн IT салбарыг хөгжүүлэх тал дээр ямар дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа юм бэ? Жишээ нь одоо тэр хэрвээ дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа бол тэр тусгал нь танай компани дээр яаж ирж гин гэж ажиглагдаж байна. За мэдээллийн технологийн салбарт Монгол улсад ерөнхийдөө нэг 4 төрлийн компани байж хаад 3 төрлийн компани болчихлоо л та. Тэгэхээр нэгт бол тендер авч одоо өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж ажилладаг. Хоёрт бол одоо юу гэдэг энэ салбарын үнийг унгааж буюу маш их хямд бүтээгдэхүүн үйлчилгээ хийж, гуравт бол жоохон нэг мангар одоо компаниуд буюу ер нь бор зүрхээр явдаг. За дөрөв дэх тэр устдсан гэдэг нь ерөнхийдөө аутсорсинг юм. Тодорхой хэмжээнд одоо гаднаас захиалга аваад дотооддоо хийгээд гэсэн санаа юм. Тэгэхээр яг хөө төр засгийн хувьд гэх юм бол ер нь бол дэмжлэг гэдэг нь илүү тэр одоо тендер мендертэй холбоотой байх бах. Жишээлбэл IT-ийн салбарт 167 төсөл байна гинэ. Одоо Монгол улсад одоогийн байдлаар эндээс ингээд тодорхой компаниуд өөрсдийн одоо осгоогоор гэх юм уу те хээл хавлаа өгөөд гэх юм уу те ерөнхийдөө тендерүүдийг авч болох боломжтой. Гэхдээ тендер бол өнөөдөр энэ салбарын хөгжлийг тодорхойлох зөв гарц мөн үгүй биш юм. Яагаад гэвэл яг л бусад салбаруудтай адилхан тендер авсан компани мөнгө хизээч цаг хугацаанд ордгоо. Тэр бол ойлгомжтой. Нэгдүгürt. Хоёрдугаар тендер аавна гэдэг өөрөө би 13 тэрбум төгрөгийн тендер авлаа. Энэ өөрөө ямар
эргээд энэ салбартаа хал балтаа гэхээр би энэ салбарт ажиллаж байгаа компаниудын хамгийн сайн инженерүүдийн ажилдаа аавна. Аваад нэг тодорхой хугацаанд би сайхан ажиллана. Гэтэл засгийн дампуурна. Тэнгүүт мөнгө нь гацна. Эргээл ингээм. Эргээд за жишээлбэл улс төрөөс хамааралтай. Яагаад вэ гэхээр за засагч нэг тодорхой хугацаанд солигддог. Дууслаа манайхан яадаг вэ гэхээр энэ яаж тендер авсан бэ? Шалгана. Хин хийсэн. Нөгөө л хөрхийн IT компаниуд тодорхой гар хөлн болол хийж байгаа. Тэгээд яах? Хин үндсэндээ дуудагдаад суухан мандаа суухаар суух гэхээр хөрхийн компанийн захирлууд. За тэгэхээр тендер бол одоо IT салбарыг хөгжүүлэх гарц бол биш гэж байна. Тэгэхээр одоо таны хувьд танай компани бас энэ салбарт үйл ажиллагаагаа явуулаад 5 жил болцсон байна. Тодорхой бас чамгүй туршлага хуримтлуулсан компани гэж ойлгож байгаа. Тэгэхээр танай компани хувьд жишээ нь одоо яг ямар завмаар бодитоор явбал бас салбарыг хөгжүүлэх гарц нь байна гэж харж байна. За ер нь бол яг Монгол улсад яг одоогийн байдлаар бол шийдэл нь өөрөө бэлэн мөнгөний урсгалаар зөв удирдах юм. Тэгэхээр өнөөдөр 3 байна уу 5 байна уу тодорхой хэмжээнд өөрсдийнхөө яг зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ гаргаад түүнээс олж байгаа орлого ашиглаад өргөжих ёстой. Тэрнээс биш хийсвэр те тендер авч гинт 5 хүн байж байгаа 50 хүн болдог ч юм уу те. Ийм өөрөө зүйл нь бол хөгжлийн шиг гарц биш юм аа. Тэгэхээр мэдээж одоо юу гэдэг нь өөрсдийнхөө яг эдийн засгийн байгалийнхаа жамаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргаад тодорхой баг хамт олонныхоо санхүүжүүлдэг тий бэлэн мөнгөний урсгалаа даах хэмжээнд болоод түүний дараа эргээд энэ цугларч чадсан баг хамт олон сайн бүтээл хийж чадна. Яагаад сайн бүтээл гэдэг нь өнөөдөр Америкт байгаа коллежийн 2 оюутан нийлээд хийсэн бүтээлээс энд нэг 3 4 жил ажилласан залуучууд нийлээд нэг бүтээл хийх нь хамаагүй одоо мэдээж одоо чадвартай л байх нь ойлгомжтой. Тэгэхээр ингэж өнөөдөр цагаа гаргаад суугаад эн чин доорож нэг 1.5-аас 3 жилийн хугацаанд эн чин тодорхой бүтээл болгохын тулд суuna. Ингэж суухад өнөөдөр тэр нэг одоо бэлэн мөнгөний урсгал гэх юм уу цалин тий түрээс юу гэдэг энийг л даах чадамжаал хангах хэрэгтэй юм байна тий. Манай улсад энэ IT-гийн 20 хүрэхгүй компани байдаг юм билээ шүү дээ тий. Ер нь одоо тэр худалдаа аж үйлдвэрийн тангим дээр бүртгэлтэй байгаа нь чүн бүртгэлгүй нь хэд байдгийг би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ер нь одоо яг энэ салбартаа бол өрсөлдөө хэр байдаг юм бол манайх чинь жишээ нь одоо ингэдэг шүү дээ нэг бизнес хийгээд эхэллээ. Ашигтай байна гэдгийг мэдэнгүүт л нөгөө нөхөр яг тэр ижил хэмжээний ижил одоо төрлийн үйл ажиллагаа явуулаад ингээд нөгөө амтчгүй хамартчгүй гэдэг шиг бие биенийхээ зах зээлийг үгүйсгээ яваад байдаг. IT-ийн салбарт энэ байдал өрсөлдөөн ер нь хэрэг? Адилхан. Ялгаагүй зарчим. Ялгаагүй. Яг хөө зүгээр. Энэ хөгжилт хэр одоо нөлөөтэй сайн руу эсвэл эергүй сөрөг үү? За яг тэрийг дүгнэх нөгөө миний бодлоор бол боломж нь өөрөө хязгаарлагдсан байна. Тийм одоо манайд ажиллаж байгаад одоо яг ижлэхэн төрлийн компани байгуулсан компани бол нэлээд яг хөө бидний зүгээр харж байгаагаар би бол нэг 60 орчим компани ямар ч гэсэн бойжуулж төрүүлсэн гэж өөрсдийгөө хардаг. 60 орчим уу? 60 орчим. Одоо тэр нөгөө бүртгэлгүй одоо жижиг ер нь бол яг энэ салбарт нэг ойролцоогоор 300 гаруй компани бол байгаа. Тийм яг тэр тоо бол арай хуучин тоо байна. Өрсөлдөөн бол байдаг, тодорхой хэмжээнд байгаа. Төрөүний одоо дөрвөн төрлийн дөрвөлөнд нь л ер нь байгаа. Тийм. Тэгэхээр нэг ийм бас байна л да. Төрөүний үнэлэмжийн асуудлыг өөрөө түрүү ярьсан тий. Жишээ нь одоо өөрөө хэлээд энэ 300-аад орчим гэж нь жишээ нь хүн болгоны мэйл хаяг дээр бараг өдөр болгон нөгөө хамгийн хямд үнээр цахим одоо хуудас хийн гэдэг одоо магадгүй нэг ширхэг хүн бол ард нь компани гэдэг нэртэй зогсож байгаа магадлал өндөр үү? Өндөр тийм байна. Тэгэхээр тэд нар бас үнэлэмжийг унгааж байна уу? Яг хөө тэгээд одоо унгаан л да тийм унгааж ийн. Яг хөө зүгээр тэр энэ үнэлэмжийг дээшлүүлэх тал дээр ямар бодолтой байдаг вэ? Эргээл яг хөө нөгөө одоо энэ байгаа тий миний харж байгаагаар бол илүү тэр нөгөө мангар гэж тодорхойлоод байгаа бор зүрхээрээ явж байгаа компаниуд маань өөрсдөө л олон улсын зах зээл дээр бүтээлээ гаргах юм байна. Өнөөдөр жишээлбэл $800,000-оос $1.5 сая хөрөнгийн зах зээл дээр одоо гадны тий Silicon Valley-аас би нэг компанийнхаа нэг 10 хүрэхгүй хувийг өгөөд босгож чадаад тийм үү. Тодорхой ингээд үе шатлалуудаар за магадгүй нэг төрөө хэлсэн тий. Ингээд за нэг компани нэг ойролцоогоор 500-аас нэг тэрбум долларт заръя л та. Тийм үү. Энэ өнөөдөр энийг л Монголын IT-ийн салбар хүлээж ингэж чадах юм бол өнөөдөр энд сурж байгаа залуучуудад мөрөөдөл үүснэ. Энд ажиллаж байгаа компани инженерүүдэд мөрөөдөл үүснэ. Яаж вэ гэхээр одоо болилд тендерт ингээд
төв мөнгөө төгжүүлээд ингээ болиё л доо. Яагаад бид нар энэ залуучууд шиг адилхан ингээ хийж болохгүй юм бэ? Эргээд энэ өөрөө сайн жишээ нь эргээд одоо Монгол улстай нөгөө нэг тэр чинь нэг монгол хүн байна. Ойлгоцсон те хөрөнгөний зах зээлийг мөнгөтэй болсон. IT юу IT. Тэгэхээр эргээд энэ салбартаа angel investing байт юм уу? Тодорхой хөрөнгө оруулалт хийх чадамжтай болно гэсэн. Ингэж өнөөдөр Монголын IT-ийн салбар өөрөө ойлгох юм байна. Яагаад вэ гэхээр өнөөдөр за одоо хэдхэн жилийн өмнө те WhatsApp гэдэг компани 42 хүнтэй Facebook компанид 19 тэрбум доллараар зарагдсан. Энэ тоог бид нар ингээд жоохон бодоод үзэхэд за ойролцоогоор одоо Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эргэлддэг энэ 2 дахин нуулчихсан. 42 хүнтэй компани Монгол улсыг 2 одоо нугалах хэмжээний хөрөнгийг өөрсдөндөө татан төвлөрүүлж чадчихна. Тэгэхээр энэ бол өөрөө цэвэр оюуны бүтээл. Юм уул уурхай юм ухах тэр бол арай өөр тал юм. За баярлалаа. Бид хоёрын ярих хугацаа өндөрлсөн байна. Өнөөдөр бидний урилга хүлээн авч хүрэлцэн ирж бас IT салбарын талаар тодруулга мэдээлэл үзэгчдэд өгсөн танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.